Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. 2-7 хоног аяллаар яваад шинэ дугаар орж амжихгүй гэж төлөвлөж исэн боловч өөр бас бус чухал ажлууд гарч ирээд бараг 1 сарын хугацаанд шинэ дугаар оруулсангүй. Одооноос гэхдээ 7 хоног болгон бичлэгээ тасралтгүй оруулаад явах болно. Өнөөдрийн миний бэлдсэн хэрэг бас л маш их харамсалтай аимшигтай хэрэг байгаа. За ингээд хэрэгээ ярьж эхэлцгээе. Сабрина нь 1983 онд Алжириад төрсөн боловч түүнийг бага байхад нь гэр бүл нь Парис руу нүүн тэндээс урших болсон. 18 настай байхдаа Сабрина Асим Медүни гэх өөрөөсөө 5 насаар ах залуутай танилцсан болцож явсаар удалгүй эрхэж эхэлдэг. Асим Медүнийг эргэн тойрных нь Сэм гэж дууддаг байсан учраас амарчлаад энэ нэрээр нь дуудаа явжээ. 2002 онд Сабрина 22 настай, Сэм 27 настай байх үедээ хосууд Франц улсыг орхин Лондонд нүүж ирдэг. Лондонд нүүж ирснийхаа дараа Сабрина банк, салон, эмнэлэг гэх мэт хэд хэдэн газруудад ажиллаж үзсэн боловч яг тогтвор суурьшилтай ажиллах газар олдохгүй л байсан. Ингэж явсаар тэрээр нэгэн загварын компанид стайлистаар ажиллаж эхэлсэн бөгөөд Сабрина өөрөө ч энэхүү ажилдаа дуртай байж цаашлаад ажилдаа амжилт гаргаж эхэлсэн. Францыг орхисноос хойш Сабрина болон Сэм хоёрын хоорондын харилцаа нэлээд муудаж, саалж нийлсэн нэг тийм харилцаатай болчихсон байсан гэдэг. 2011 онд Сабрина, Сэм хоёр нөгөө л хэрүүл маргаантай харилцаанаасаа болж хоёр тийш болон хэсэгтээ тусдаа амьдарцгааж байсан үе. Энэ үед Сабрина банкнд ажил хөөцөлтөд явж байгаад Марк Уолтон гэх залуутай танилцсан. Марк Уолтоны хувьд Boys on Blue гэх мэт хамтлагуудыг гаргаж ирсэн гол хүмүүсийнх нь нэг байсан юм билээ. Үүгээрч зогсохгүй Lady Gaga-г алтар нэрд хүрэхэд нь нэлээд түлхэц болсон урлагийн салбартаа нэлээд нэр хүндтэй хүмүүсийн нэг. Энэ хоёрын танилцсан түүх нь их сони юм байлээ. Сабрина банкны дотор зогсож байгаад өөрийнх нь артаал нэгэн залуу зогсож байгааг анзаарсан. Сабринад эрэхтэй маш их таалагдсан учраас банкны менежертэй ярилцаж байх зураа тэрхүү залууг хэн болохыг асуусан бөгөөд удалгүй Марк өнөөх менежертэй ярилцаж байх зураа өөрийнх нь урт тал зогсож байсан эмэгтэй хэн болохыг мөн асуусан. Банкны менежерт энэ нь сонирхолтой санагдсан тул Маркаас зөвшөөрөл аваад дугаарыг нь авч үлдэн Сабринад өгснөөр Сабрина Марк руу мессеж бичин хамт болцоонд гарах уу хэмээн асуусан байдаг. Марк ч зөвшөөрөн Сабринагийн хэлсэн баарнд явж очих үедээ энэ нь болцоо биш юм байна гэдгийг ухаарсан. Тэнд Маркаас гадна өөр 11 залуу байсан ба Сабрина 12 залуу руу болцоонд урж байна гэж мессеж бичиж бүгдийг нь цуглуулад сүлжээний бизнесээ танилцуулан бараа зарах гэж мөн доороо элсүүлэх гэж оролдож эхэлсэн. Мэдээж ирсэн залуучууд бол шууд дургуутлын илэрхийлэн гарч явсан байдаг. Харин Марк л ганцаараа үлдсэн бөгөөд харин ч сэргээрээ Сабринагийн хийж байгаа зүйлийг сонирхож, за ядчил сонирхож байгаа юм шиг дүрсгсэн. Сабрина Маркет хэлэхдээ миний доор бүртгүүлэхдээ ердөө л 225 паунд төлөхөд болно гэснээ удалгүй тэр нь 800 паунд болж за бүр цаашлаад Марк Сабринад сар болгон мөнгө төлж байхаар болсон байдаг. Маркийн хувьд маш амжилттай карьертай нэгэн байсан тул тэрэнд энэхүү мөнгийг төлөхөд нэг асуудал байгаагүй. Сабринагийн энэ сүлжээний бизнесийг мэдээж сонирхоогүй ч Сабринаг өөрийг нь сонирхож байсан тул тэрийг нь төлөөд Сабринатай илүү ойртож дотн байхаар шийдсэн. Ингээд удалгүй Сабрина Марк хоёрч дотн сууж тэд өдөр болгон уулзаж, болцож хамт байхгүй үедээ зогсоо зайгүй утсаар ярин мессеж бичилцдэг болсон байгаа. Энэ үед Сабрина ч өөрийнхөө хувийн амьдралын талаар Маркет ярьж эхэлсэн ба тэрээр хүүхэд байхасаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөн маш их зохиулж зодуулдаг байсан бөгөөд бүр хит хитэн удаа хоёр авга ах нартаа хүчирхийлүүлж байсан тухайга ярьдаг. Үүнийг сонссон Марк Сабринаг улам их хайрлаж маш их зовлон туулсан гэдгийг нь сонсоод цаашдаа түүнийг хамгаалж хажууд нь байхаар бүр мөсөн шийдсэн ба Сабрина ч мөн энэ үед Маркет бүр мөсөнд донтчихсон байсан гэж хэлж болно. Сабринагийн хувьд Маркийн таалагддаг зүйлс нь Марк олонний танил хүмүүсийг таньдаг учраас хамт гадуур гарахад маш сонирхолтой. Мөн Сабринаг байнга халамжилдаг гэх мэт зөвхөн өөрийнхөө эрх ашигын төлөө Маркет унж тусан хамт байдаг байсан. Хосууд танилцаа 5 сар болсны дараа Марк өөрийн амьдардаг байсан байрнаасаа нүүж гарan Сабринагийн нүүж ирсэн ба Сабринагийн байрны түрээс болох сарын 2000 паундыг ч Марк төлж эхэлдэг. Эхэнтэй бол бүх зүйл сайхан байсан боловч удалгүй Марк Сабринагийн галзуу талуудыг нь олж харж түүнийг ямар аимшигтай хүчирхийлэгч эмэгтэй болохыг нь ойлгодог. Нэг өдөр Марк унтаж байхад Сабрина гараа зангидж агаад хамаг хүчээрээ Маркийн нүүрлүү зогсон. Марк ч юу болоод байгааг ойлгохгүй гайхан асуухад хурхиж байгаа чимээ ядаргаатай байгаа талаар Сабрина уурлаж эхэлсэн. Энэ явдлаас болж Марк хэсэгтэл хөхөрсөн үедээ гадуур явж исэн юм байлээ. Үүгээрч зогсохгүй нэг удаа Маркийн толгой дээр нь чандар хийдэг баараар цохиж хагалж исэн бөгөөд Сабрина маш их хартай нэгэн байсан. Тэрээр өмнөх харилцаанаасаа нэг хүүхэдтэй ба тэр хоёр хамт амьдарч эхэлснээс хойш нийт 4 хүүхэд тасрагч сольсон байдаг.
Сабрина гэрийнхаа булан тохой бүрт камер суулган Марк болон хүүхэд тасрагч нарыг хоорондоо ямар нэг холбоотой байна уу гэж хартаж сэрдэж суудаг байсан ба ямар ч зүйл болоогүй байхад Марк болон хүүхэд тасрагчаар ирсэн эмэгтэйчүүд рүү дайран хөөж угалдаг байсан. Маркийн хувьд мэдээж Сабринагийн энэ бүх үйлс гаргаж байгаа зам, бие авч яваа байдал зэрэг нь тэсч тэсвэрлэхэд маш хүнд байсан хэдий ч Сабринагийн туулж ирсэн амьдралыг бодон түүнийг ойлгохыг хичээж хажууд нь байсаар л байсан. Гэсэн хэдий ч удалгүй Сабринагийн ярьсан өмнөх амьдрал, хүнд хэцүү зүйлс, гэр бүлийн хүчирхийлэл болон авга ах нартаа хүчндүүлсэн зэрэг нь бүгд худлаа болж таарсан. Ерөнхийдөө зүгээр л Маркаар өргөдүүлэх гэсэн жүжиг байсан гэж хэлж болно. Хэдий Марк үннийг олж мэдсэн Сабринагаас салаагүй түүнийг дахин нэг удаа уучлахаар шийдсэн. Марк Сабрина хоёр танилцсанаас хойш 1 жил 2 сарын дараа Сабрина жирэмсэн болдог. Марк бол маш их аз жаргалтай байсан. Болохоор болсноо эргэн тойрныхоо бүх хүмүүс хэлж Сабринаг жирэмсэн болсон гэдгийг сонсоод хэдэн өдөр л хөлн газар хүрэхгүй баярлсан хүн явж исэн гэж эргэн тойрных нь хүмүүс хэлдэм байлаа. Жирэмсэн болоод удалгүй Сабрина гинэд Франц явахаар болсон. Марк Сабринагаас яагаад Франц явах гээд байгаа талаар нь асуухад ээжийн маань бие жаахан өвдөд байгаа учраас би очиж асрах хэрэгтэй байна гэд Франц руу яваад өгдөг. Ингээд Францад очиод удалгүй 2-7 хоногийн дараа Сабрина Марк руу залгаад би зулбаад бидний хүүхэд хүчглээ. Одоо чи амьдралаа бод гэж хэлдэг. Марк чинь үедэн сэтгэлээр унан хэд хоног зовж шаналсны эцэс Сабринагийн ахтай нуцаар ирж Сабринагийн биеийг асуух гэж залгаад яг үнэндээ Сабрина болон хүүхэд хоёр хоёулаа ив ирүүл сав сарвал байгаа талаар олж мэдсэн. Ингээд дахиад Сабрина учир нь үл ойлгох шалтгаанаар Маркд худал хэлсэн ч хүүхдийг нь тээж байгаа Сабринаг орхиод явах бодол Маркд байгаагүй. За 2003 оны 8 дугаар сард Сабрина Англид буцаж ирдэг. Англид буцаж ирсэн ч гэсэн Марктай бол холбоо тогтоож хамт амьдрахыг хүсээгүй. Яг юу хийгээ явж байгаа талаар нь бол Маркд ямар ч ойлголт байгаагүй. Гэсэн хэдий ч Сабрина тусдаа амьдрын хэмээн зүтгээд байхаар нь 4,000 паундын депозит төлөн хагас жилийн түрээсийг нь төлөөд Сабринад хаус түрээсэлж өгсөн. Энэ үед Марк ажил ихтэй байсан тул Лос Анжелест хэсэг ажиллаж амьдрах хэрэгтэй болсон. Маркийг илээд очих үед Сабрина Маркаас бүрэн бүсэн холбоогоо тасалсан ба Марк хичнээн холбогдох гээд холбогдож чадахгүй байсан тул дахиж холбогдохоор оролдогооч байсан. Мэдээж Марк Сабрина хоёр холбоогүй болсон учраас Маркаас Сабринад явуулдаг бүх санхүүтэй холбоотой зүйлс ч байхгүй болсон мэдээж. Энэ цагаас эхлэн Маркийг мөнгө явуулахаа болсонд бухимдсан Сабрина Маркийн таньдаг алдартай найзууд руу болон үйлчлүүлэгчид рүү залхан Маркийг жаахан хүүхэд сонирхдаг гач бэлгийн туршилтай гэж тарааж эхэлсэн бөгөөд Английн цагдаагийн газарт 30 гаруй удаа Маркийн эсрэг мэдүүлэх өгсөн байдаг. Гэвч мэдээж Английн цагдаа нар Лос Анжелест амьдардаг Маркийг бол яаж чадаагүй. Сабринагийн цагдаа дээр өгсөн мэдүүлгүүд нь ч их сонин. Тэднээс хамгийн хачирхалтай нь Маркийг өөрийнх нь мууранд бэлгийн хүчирхийлэл үзүүлжсэн гэж шүүхэд дуутыг оролцсон боловч яг үндэ Сабринад хизээж ямар ч муур байгаагүй. Сабрина Маркийн түрээсэлж өгсөн байранд амьдарч байх явцдаа хөршүүдийн дунд маш нэр хүндгүй нэгэн болж хувирсан. Түүний амьдардаг газар нь ерөнхийдөө маш тайван, чимээгүй хотхон бөгөөд хүмүүс нь хоорондоо нэгнээ сайн таньж мэддэг. Сабринагийн хамгийн ихний хохирогч нь зэрэгэлдээ байшинд амьдардаг нэгэн залуу байсан. Тэрхүү хөрш нь ойрхон байх хүнсний дэлгүүрт нь ажилладаг байсан ба нэг өдөр Сабрина түрүүвчээ мартаж гарч ирсэн гэдгээ касн дээр мөнгөө төлөхөөр ирэх үедээ л анзаарсан. Уг нь бол энгийн хүнд ийм зүйл тохиолдвол яана би түрүүвчээ орхичихж гээд гэрлүүгээ буцаж очиод мөнгөө авчираад юм авна да. Харин Сабрина бол эсрэгээрээ өнөөх залуу руу орилж эхэлсэн. Тэгж ганцаараа хэсэг галзуурч байгаад цагтаа дуудсан боловч мэдээж цагдаагийн ажилчид Сабринаг өөрийг нь бариад аваад явсан байдаг. Ер нь бол Сабринагийн хуршууд болон гэрийнх нь ойролцоо байрладаг дэлгүүр, кофе шопын ажилчид бүгд Сабринаг маш сайн таньдаг болчихсон байсан ба бүгд түүнээс зайгаа барьдаг болсон. Хуршууд нь түүнээс зөвхөн зайгаа бариад зогсохгүй түүнийг бүр хуурдах нь нүүгээсэ гэж боддог болсон. Учир нь Сабрина хогоо зүгээр л ил гаргаа хийчихдэг. Машина хүмүүсийн замыг хаагаад эсвэл машиныг нь хаагаад тавьчихдаг. Тэр байтугай түрээсийн мөнгөж цагт нь төлдөггүй. Ерөнхийдөө л хүн болгоны дуугуйцлыг хүргэсэн маш ядаргаатай хүн байсан гэж хэлж болно. Марк Лос Анжелес руу нөгөөд явчихсан. Сабринаас санхүүгийн хувьд хэцүүхэн байдалд ороод байсан учраас удалгүй Сэмтэй буцаж нийлсэн. 2016 онд Сэм, Сабрина хоёр хамт амьдрахаар шийдэн Сэм Сабринагийн нүүж ирдэг. Энэ үед Сабрина айл хэдийн хүүхдээ төрүүлчихсэн байсан учраас Сэм, Сабрина болон хоёр хүүхдийн санхүүгийн хувьд бүх талаар нь дэмждэг байсан. Энэ нь ч Сэмийн хувьд тийм том асуудал бол байгаагүй. Учир нь тэрээр нэгэн томоохон компанид санхүүгийн мэргэжилтнээр ажилладаг байсан учраас
мөнгө их олдог байсан. Сэмийн тухайд бол Сабринад маш хүлээцтэй, төвчээртэй ханддаг нэгэн. Хамт амьдарч байх явцдаа Сабрина хэд хэдэн залуутай уулзан Сэмээс нууцаар явуулдаж байгаад баригдсан бөгөөд бүр хэд хэдэн удаа баригдчихад нөгөө залуугаас хонгоно гэд хоёр хүүхдээ Сэмд орхиод хэд хоног гэрээсээ явчихдаг байсан. Сэм энэ үеүдт нь хүлээцтэй байж Сабринаг эргээд ирэхэд нь уучлаад буцаагаал хүлээгээд авдаг байсан. Өгөрч зогсохгүй Сабрина Сэмийг нүгэд ирсний дараач Маркийн араас хөөцөлцөө хിവэрэл байсан. Тэрээр очсон газар болгондоо Маркийн зургийг харуулж бүр хിവэлж гаргасан зургийг нь үлдээгээд хэрвээ энэ залууг харуул яаралтай цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Энэ залуу хэд хэдэн удаа манай гэрт зөвшөөрлгүй нэвтэрч орж ирсэн маш аюултай хүн гэж худал цуурхал тарааж явдаг байсан. Энийг нь Сэм мэдчихсэн ч Сабринагийн галзуу үйллийг зогсоож чадахгүй гэдэгтэйгээ эвлэрээд зүгээр л хараад суудаг байсан гэж хэлж болно. 2016 онд Сэм Сабрина хоёрын ярилцаад AU Pair авч ажилуулахар болсон. AU Pair гэдэг нь тодорхой нэг айлд хүүхдийг нь харах болон бусад гэрийн ажилтнанд туслахаар гадаад орноос гэрээтэйгээр ирж байгаа хүмүүсийг хэлдэг. AU Pair нь ихэвчлэн 18-аас 25 насны охтууд байдаг ба AU Pair хийж байгаа хүмүүс дундаж цалингаас хамаагүй бага хэмжээний цалингаар ажилладаг. Англид бол AU Pair хийдэг хүмүүсийн дундаж цалин ойролцоогоор 7 хоногийн 90 паунд байд юм билээ. Мэдээж энэ нь тийм ч аюулгүй ажил бол бас биш. Шал өөр оронд танихгүй айлд таньж мэдэхгүй хүмүүсийн дунд амьдрнаа л гэсэн үг. Ингээд Сабрина Сэм хоёрт тусалж гэрт нь амьдрахаар 21 настай Софи гэх эмэгтэй нүүж ирсэн. За Софи 1996 оны 1-р сарын 7-нд Кэтрин болон Патрик нарын охин болон Францын Норт-Истэд мэндэлсэн. Түүнийг түрүү дудаагүй байхад Патрик, Кэтрин хоёр салж Кэтрин Стефен гэх эрэгтэйтэй гэрэлсэн байдаг. Хэдий ээжээ хоёрын салсан ч Софи ээжээ хоёртойгоо хоёулантай нь маш дотн өссөн. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг дүрслэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй, даруухан, гитар тоглох дуртай, амьтад маш их хайртай охин гэж ярьдаг. Түүний мөрөөдөл нь хүүхдүүдтэй ажиллах байсан ба хүүхдийн халамжийн төвд сайн дурын ажил хийж байхад нь 100 жилийн нэгэн компаниас AU Pair болох саналыг тавьсан. Энэ нь түүний хувьд маш том боломж. Учир нь тэрээр англи хэлээ сайжруулахар хичээж байснаас гадна хүүхдүүдтэй ойр байж хамт ажиллах нь ирээдүйд нь түүнийг мөрөөдлийн ажиллаа хийхэд нь тус болно гэж бодоод шууд л тэр дорн зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 1-р сард Софи Лондон руу нүү 36 настай Сабрина болон 41 настай Сэмийн гэрт сарын өртөө 63 паундын цалингаар ажиллаж амьдрахаар болдог. Эхэндээ бол бүх зүйлс хэвэн байсан. Софи нүүж ирсэн даруйдаа л эргэн тойрныхоо хүмүүс тайрлагдж, хуршууд нь хүртэлтүүд маш их сайн байх болсон. Сэм Сабрина хоёрын нэг хурш хэлэхдээ Софи бол үнэхээр гайхалтай охин. Тэрээр маш сайхан сэтгэлтэй, хүүхдүүдтэй маш эерэг дулаахан харьцдаг, жоохон ичимхий ч гэсэн хүмүүст их тусрах уу гэж ярьсан байдаг. Софиг Сэминд нүүж ирээд удаагүй байхад нь ээж нь залгсан ба энэ үед Софи маш их ад жаргалтай байсан. Нүүж ирсэн айлынхаа эзэгтэй Сабрина түнд маш сайн ханддаг ба хуршууд нь ч гэсэн түнд үнэхээр сайн. Мөн чөлөө цаг гарвал Сабринатай хамт цай уун сууж, Сабрина заримдаа Софигийн нүрийг будаж өгч хамт цагийг маш зугаатай өнгөрүүлж байгаа талаараа маш их догтлон ээжтэй ярьж байсан гэдэг. Гэвч харамсалтай нь энэ сайхан цаг хугацаа тийм ч удаа үргэлжлээгүй. Сабринагийн ааш өөрчлөгдөж, Софи руу байнга уурлаж, шаардлага тавих нь ихс чихэлснээс гадна Софи яг хангалттай олон цаг ажиллахгүй байна хэмээн үзэж 7 хоногийн 80 цаг ажиллахыг шаардаж эхэлсэн. Софиагийн хувьд бол 7 хоногийн 40 цаг л ажиллах үүрэгтэй. Дээрээс нь бүтэн сарын хугацаанд ердөөл 63 паундын цалин авдаг шүү дээ. Софиагийн маш олон цагаар ажиллаж байгааг бүр хуршууд нь хүртэл аль хэдийн анзаараад эхэлдэг. Сэм Сабрина хоёрын өмнөөс бүхэл зүйлийг нь София хийчихсэн гүйж яваа нь харагддаг байсан. Тэдний гэртээ ойрхон байрладаг загсны дэлгүүрийн эзэн Майкл нэг удаа Софиягаас бүх зүйл зүгээр эсэхийг хүртэл асууж байсан. Учир нь тэрээр хэлэхдээ анх ирсэн хөөрхөн цоглог харцтай даруухан охин өөрчлөгдөөд эсрэгээр маш их ядраа турчсан гундуухан харцтай болчихсон явж байгааг нь анзаарсан гэдэг. Майклыг бүх зүйл зүгээр эсэхийг асуухад Софи Францд ганцаараа үлдсэн ээж маань тийм сайн биш байгаа гэсэн бөгөөд Майкл түнд үнгүй чипс болон хийж усан ундаа өгсөн. Үүнийг нь барин буцаад Сэмийн гэрт очиход болсон явдлыг сонссон Сабрина ямар ч шалтгаангүйгээр маш их уурлан Софиг дагуулan гарч загсны газрын эзэн дээр очин уурлаж хашгичин ундаа чипс хоёрыг нь буцаж шидчихээд Софиг дагуулan гарсан байдаг. Дараагийн удаа нь Майкл Софиг харах үедээ түүнийг дуудан чамд энд байх хэцүү байгаа бол чи Франц руугаа буцах хэрэгтэй. Энэ нэмэгтэй бол маш хэцүү хүн. Би онгоцны тийхтийг чинь аваад өгье. Чи гэртээ хариул яасан юм бэ гэж асуусан ч Софи татгалцсан. Татгалцсан шалтгаан нь ч маш ойлгомжтой байсан бөгөөд гэртээ буцаж харахыг хүсээгүйдээ биш зүгээр Сабрина энэ тухай олоод мэдчихвэл яах болтоо гэж айсандаа хөөрхөн охин
Майклийн тусламжаас татгалцсан байдаг. Хэдийгээр хуршүүдэнчдэр ойр хавийнхын дэлгүүр ресторанд ажилладаг хүмүүс гээд бүгд л Софиг хэцүүхэн байдалтай байгааг гадарлаж исэн ч яг хаалттай хаалханы цаана юу болж байгааг хэн ч мэдээгүй. Сабрина Софиг өөрийнхөө хуучин найз залуу Марктай хартаж та хоёр надаас нууцаар уулздаг үстэй хэмээн гүтгэж хоол өгөх байсан. Энэ бүхэн бол аимшигтай ямар ч үндэслэлгүй зүйл шүү дээ. Энэ үед Марк Лос Анжелест амьдарч исэн ба Софи Марк гэж хэн болохыг ч мэдэхгүй. Марк Софи гэж ийм эмэгтэй хорвоо дэлхий дээр байдаг үгүй ч мэдэхгүй. Тэр байтугай энэ хоёр хамт нэг улсад чи амьдарч үзээгүй байхад Сабрина Марк Софи хоёрыг хардан энэ галзуурлаасаа болж Софид хоол өгөхөөсөө татгалцсан. Софигийн огцон турсан шалтгаан нь ердөө л энэ байсан гэсэн үг. Сабрина Софиг байж болох хамаг л муухай үгээр харааж орилж хашгичдаг байсан ч Софи хүнд ч энэ тухай хэлээгүй. Учир нь Софи дөнгөжл англи хэл сурч эхэлж байснаас гадна маш чимээгүй дуу муутай ичимхий охин. Үүнээс гадна хэрвээ хэн нэгэнд хэлэх юм бол Сабрина өөрийг нь яаж магадгүй хэмээн айж зүгээр л чимээгүй бүх зүйлийг нь өнгөрөөж исэн. Софи ээжтэй ч юу болоод байгаа тухайгаа хэлээгүй. Ээжтэйгээ уцаар ярьж байхдаа гэртээ хармаар байгаа тухайгаа хэлж ээж нь юу болсон тухай асуухт нь зүгээр л би жоохон ядраад гэж хэлснээр ээж нь Софигийн буцах онгоцны тэгтийг нь худалдаж авсан. Гэвч Софиг явах гэж байгааг мэдсэн Сабрина Софигийн пассвортыг хурааж авчгаа түүнд буцааж өгөөгүй. Энэ явдлаас хойш Сабринагийн галзуурал бүрэлд ортож эхэлсэн. Тэрээр Софиг шүн болж бүхэн унтсан хойгуур Маркийг гэрт нь оруулж ирэн хамт хонож байна гэж хартаж эхэлсэн бол удалгүй Софиг Маркийг гэрт нь оруулж ирэн харин Марк Сэм болон Софи хоёрт хероин тариад үүнийхээ дараа хүүхдүүдэд нь бэлгийн хүчирхийлэл үзүүлж байна хэмээн гүтгэж Софигийн утсыг хүртэл хураан авсан. Ингээд Софи зөвхөн Сабринагийн утсаар Сабринагийн хяналтанд доор ээжтэйгээ утсаар ярих болсон ба Софи хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд нь хүргэж өгч авахаас бусдаар гэрээс гарах ирэхгүй болсон. Сабринагийн хүчирхийлэл нь зөвхөн сэтгэл санааны болон хил амаар доромжлох байгаагүй бөгөөд Сабрина Сэм хоёр нийлэн Софиг аимшигтайгаар зодож тамалдаг болсон. Эхэндээ Сабрина Софиг зодож эхлэх үед Сэм зүгээр л чимээгүй гадуур алхахаар гараад явчихдаг байсан бол удалгүй Сэм Сабрина хоёр нийлэн Софиг байнтаа усан толгоогоор нь дүүрэх, тогтой утсаар биеийг нь тогон цохиулах, толгоогоор нь юм мөргүүлэх зэргээр хүчирхийлдэг байсан ба заримдаа энэ яргаллаа бичлэг болгон хадгалдаг байсан. Софигийн нас барахаас өмнөх 12 хоногийн бичлэгийг нь Сэм болон Сабрина нар бичиж үлдээсэн байсан ба нийт 18 бичлэгийг цагдаагийн ажилчид олсон байдаг. Хэдийгээр бичлэгүүд хэтэрхий харгас яргалал ихтэй гэдэг шалтгаанаар хизээж цацагдаагүй ч яг хэрхэн Софиг яргалж тамалж байсан талаар бичигдэн үлдсэн байдаг. Түүнээс гадна Софи нас барахаас өмнө хэдхэн хоногийн өмнө авахулсан зураг нь байдаг бөгөөд одоо энд доор зургийг нь оруулчих юм. Өмнөх зурагтай нь харьцуулаад үзэхэд ямар аимшигтай нүд тайлтран болтлоо турж идсэн байгаа нь харагдаж байгаа. Бичлэгний туршид Сабрина Марк хоёр Софиг тамлан Марктай хамт байсан гэдгийг хүлээн зөвшөөр хэмээн хашгичж хамгийн хачиргалтай нь Сабринагийн энэ солиоролд Сэм хүртэл итгэчихсэн. Марк Софи хоёрыг үнэхээр л хоорондоо ямар нэг холбоотой хэмээн ботоод байжсэн. Ингээд нийт 6-7 хоногийн аимшигтай хүчирхийллийн дараа 2017 оны 9-р сарын 18-нд Сэм Сабрина хоёр нийлэн Софиг гэрийнхаа байрны дотор живүүлж амь насыг нь хөнөөсөн байдаг. 6-7 хоногийн турш Сэм Сабрина хоёр Софиг хийгээгүй эрхийг хүлээлгэхээр хүчээр яргаланд хамлаж байгаад Софи эцэст нь ямар ч тамир тэнхээгүй болон худлаа хилээд ч болов амьд гарах байх гэж найдан тэдний хүсэж байсан хариултыг нь хэлж Маркийг таньдаг, Марктай хайр сэтгэлийн холбоотой гэж хэлснээр Сэм Сабрина хоёр нийлэн охиныг живүүлж алсан. Ингээд зогсоогүй Софиг амьсгал хураасны дараа Сэм Сабрина хоёр түүний цогцсны хажууд нь байны өрөөний шалан дээр бэлгийн харилцаанд орсон байдаг. Үүнийхээ дараа Софигийн цогцыг том чемодан дотор хийгээд орхисон. Ингээд 2 хоногийн дараа 9 сарын 20-нд Сабрина болон Сэмийн хөршүүд 999 утсанд дуудлага өгцгөөсөн. Хөршүүд нь хэлэхдээ Сэмийн байшингийн ард талын цэцэрлэгээс маш их хар утаа гараад байна. Бараг л гал гарч байгаа юм шиг байна гэсэн дуудлага өгснөөр галын машин ирдэг. Гал унтраах багийнхан Сэмийн хаалгыг тогшоход Сэм Сабрина хоёр онгоолгон зүгээр дээ ямар ч санаа зовох зүйлгүй бид нэр гэр бүлээрээ баг зэрэг барбекю хийж идэх гэж байна. Гэхдээ гал унтраах багийнхан тэгсэн хэдий ч бид орч шалгах хэрэгтэй. Бусад хөршүүдэд ч юм болон та нарт аюултай байж мэднэ. Учир нь энэ гарч байгаа утаа аюулгүй харагдахгүй байна хэмээн гэрт нь явж орон
арын цэцэрлэгт нь орж ирэхэд нэрэл барбекю хийж идэхээр бэлдээ тавьчихсан дахианы мах амтлагчууд зэрэг байсан ч энэ утаа бол мэдээж эндээс гараагүй нь ойлгомжтой. Шарахаар бэлдэж тавьсан махных нь хажуухан талд ямар нэг зүйл маш аимшигтай дүүрэлзэн шатчихсан. Галаас хамгаалах ажилчид галыг унтраасныхаа дараа шатаж байсан зүйлсээс хүний хуруу, хамар, чих зэрэг эд эрхтнүүд байгааг олж анзаарсан. Гал хамгаалагчид маш их гайхан энэ юу вэ гэж Сэмээс асуухад Сэм энэ зүгээр л ламп байгаа юм аа. Бид гэр бүлэрээ бүтэн ламп худалдаж аваад ингэж болгож идэх гээд л жоохон гал гаргачихлаа гэсэн ба гал хамгаалагчид илүү ойртон харахад мэдээж тэр чигтээ хүний биеийн хэсгүүд байсан. Ингээд гал хамгаалагчид 999 руу дуудлага өгөн удалгүй шуурхай албаныхан болон мөрдөх товчооныхын иргэн хэргийн газрыг битүүмжлэн мөрдлөг явуулж эхэлсэн. Софигийн цогц ихэнх хэсэг нь шатчихсан байсан тул цогцсон дээр хийгдсэн шүүх шинжилгээний хариу гарах гэж 2-7 хоног болсон байдаг. Ингээд шүүх эмнэлгээс хариу гарч ирэхэд Софиг живж нас барсан ба нас барахаас өмнө 6 хамраг нь хугарч мөн игэмний яс нь хугарсан, толгойдоо маш хүчтэй зүйлээр цохиулан гэмтэл авсан байсан зэрэг нь илэрдэг. Үүгээрч зогсохгүй Софигийн нас барахаас авсан гэмтлийн зэрэг нь хүнд хэлбэрийн автомашины авслын гэмтэлтэй дүүцгээр хүнд хэмжээний байсан гэдэг нь нотлогдсон. Ингээд Сэм Сабрина хоёр Софигийн үхэлд буруутай хэмээн баривчлагдсан ба Сэм Сабринагийн төлөө юу ч хийхээс буцдгүй зангаараа бүх хэргийг өөр дээрээ хүлээх гэж оролддог. Тэрээр хэлэхдээ Сабрина бит хоёр Софигоос ердөө хэдэн асуулт асууя гэж бодоод асуухад тэр Марктай холбоотой байсан талаараа үнэнээ хэлэхгүй байсан тул жаахан айлхаар толгоогоор нь усанд дүрсэн. Би угаасаа уураа хянаж чаддгүй өвчтөе учир тэр чигтээ уурлан Софиг зодож дараа нь живүүлээд алчихсан хэмээн мэдүүлэг өгсөн. Сабрина ч мөн өөрийгөө буруугүй Сэм л энэ бүхнийг хийсэн би юу ч мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн боловч мэдээж мөрдөгчид аль хэдийн Сабринагийн утсан дээр байсан Софиг нас барахаас 12 хоногийн өмнөөс эхлүүлэн хийж эхэлсэн нийт 18 бичлэгийг аль хэдийн олчихсан байсан. Сэм болон Сабрина нарын шүүх хурал 2018 оны 5 сард эхэлсэн. Шүүхтэр болсныг сонирхолтой зүйл нь Сабрина Софиг зориулж захаа бичсэн байсан ба захаандаа бичгтээ хонгор Софи минь чамайг энэ хорвоо дэлхий дээр байхгүй болсон гэдэгт би одоо ч итгэж чадахгүй байна. Энэ яг л хурдхан сэрхийг хүсдэг хар тарсан зүүчийг санагдчих байна. Чи бид хоёрт хамтдаа өнгөрүүлсэн маш сайхан дурсамжууд байгаа. Би болдог бол цаг хугацааг ухраан хийсэн бүх буруу зүйлээ засмаар байна. Хэрвээ тэгж чаддаг бол чи одоо ч бидэнтэй хамт энд байж байх байсан да. Би дахиж хизээч ад жаргалтай байж чадахгүй байх гэж бичсэн байсан. Ингээд шүүх хурал 2 сар үргэлжилсэний эцэс Сэм Сабрина хоёр Софигийн үхэлд буруутай тогтоогдож Сэм болон Сабрина хоёрт хоёуланд нь насаар нь хорих ялыг өгсөн байдаг. За нэг юм аимшигтай хэрцгий сэтгэл өвтгөм хэрэг байна. Манай бичлэгүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Мөн энэхүү хэргийн талаар санал сэтгэл болон өөр яриулахыг хүсэж байгаа хэрэг байх юм бол доор коммент бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн 7 хоногт дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.